За, сайн байцгаана уу та бүхэндээ гэгийн өдрийн мэндийг хүргэе. 2026 оны 2 сарын 13-ныхаа 6-ыг дэлгээ тавьсан байна. За, цөмөр одоо Тэнгэрийн зургийг харж байна тийм үү? Одоо энэ чинь ингээ зодиак гэж байгаа. Одоо энэ зодиак гэдэг нь ингээ тойрог Тэнгэрийн замын зураг цөмөрө харж байна. За, тэгэд энэ зураг дээр цөмөрө юу харж байна гэхээр одоо ордуудыг харж байна тийм үү? Ингээ тойроод ордууд нь ингээд тойроод зогсчихсон байж байна. За, тэгээд гол асуудал нь яг орой болно л доо. Оройхондоо энэ нар болон Тэнгэрийн ban гарыг минь хоорондоо асуудалтай нэгээр холбогдож байгаа учраас цөмөөрөө асуудал үүсэхгүй байхыг зорих хэрэгтэй оройдоо. Тэгээд өдөртөө болохоор айгүй гоё сар болон бидний хайрын бурхан тийм үү? Энэ хоёрын минь хооронд айгүй гоё энерги холбоос үүсэж байгаа. Тэгээ цөмөр ажил үсээ сайхан бүтээгээд айгүй гоё ээлтэй. Гэхдээ нэг чухал анзаарах юм байдаг. Хүмүүс ингээд энэ холбоосыг харчингуудаа өөстөө айгүй гоё холбоос байна. Өнөөдөр л энэ хүнийг очоод ингээд тэгээд гоё найрчий гэж ярих гэдэг. Гэтэ энэ дээр болохоор анхаарах зүйл байгаа. Яагаад гэхээр энэ бол ингээд шууд найраад байдаг энерги холбоос ерөөсөө биш. Яагаад гэхээр хэдийгээр одоо бидний энтэй хайрын бурхан харилцааны тэнгэр одоо эд мөнгийг дагуулж суурь гариг маань загасны ордод уян зөөлөн байгаа ч гэлээ. Анхаарах зүйл юу вэ гэхээр бидний сар маань өөрөө материйн ордод орцсон байгаа байхгүй юу? Тэгээ материйн ордод угаасаа өнөөдөр өдөржингөө байх болохоор өнөөдөр цөмөрөө хүнтэй харьцахдаа айгүй тийм ухаалаг тийм айгүй тийм төлөв ерөөсөө ялгансан байдалтай харьцахгүйгээр харилцаагаа явуулвал амжилттай байх болноо. За, тэгээд эдрийг анхааруул зүгээр байгаа. Одоо ийм энерги холбоос буусан өдөр байна. За, ингээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Астро Солон байла. Баярлалаа. Баяртай.